Дуучин Гомбын Алтан уягийн насны ганцхан нутаг гэж сайхан дуудаг тийм ээ. Энэ дуу бас таны хөгжим гэдэг. Өнөөдрийн хүртэл ер нь хичнээн дуунд хөгжим хийгээд байна. Би нэг цөөлтөр дуунд ая хийсэн. Ер нь нутгийн дууг яагаад хүн хэлдэг вэ гэхлээр хүнд эх орон гэдэг нэг сэтгэл Монгол хүн бүхэнд байна да. Тэгээ эх орноо саналаа гэд гадаад яваад санана штэ. Тэгэхээр одоо юу вэ тийм Өмнөг аймгийн хүн одоо эх орноо саналаа гэхлээр Көвсгөл нуурыг ч юм уу Бурхан алдууныг эсвэл Отхон тэнгэрийг санахгүй. Тэр Өмнөг аймгийнхаа өссөн тэр бор толгодол санана. Тэргээ санахыгаа би эх орноо саналаа гэж хэлж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл хүний эх орн гэдэг бол өөрийнх нь төрж өссөн нутаг юм байна. Тэрийг бүтэн утгаараа бид нар Монгол гэж өргөнөөр хардаг. Гэхдээ зүрх гээд хүнд ганцхан цэг энд байдагтай адилхан эх орн гэдэг миний цэг бол тэр төрж өссөн нутагт байна. Тэгэхээр нутгийн дуу гэдэг бол тухайн нутгийнх юм шиг мөртлөө эх орны дуу юм аа гэж ингэж ойлгож энэ дууг одоо зүрх сэтгэлээс хийгдсэн тийм дуу. Тэгээ манай нутгийнх нь Монгол төм сүүлийн үед өөр Монгол руу маш их тардуулж байгаа ийм сайхан дууг манай Алтан уяг сайхан дуулсан. Зохиолч яруу найрагч Жаргал сайхны үг аялгуу насны ганц нутаг дуучин соёлын тэргүүний ажилтан Алтан уяг.
явсан хүн ирнэ явар даваад очиндоо бүрэг өгдмийн амар сайноо божол тоосоод залвидоо асны ганцхан нутагт би намар болгохон иннүүдэ намрын бороо динжэ ялхч сансаа сэтилүүдэ зориод ирсэн сэтилийнхээ ерөөлтэй миндэ дэлгээд золлоо